Одоогоос 10 жилийн өмнө өвөл цагт Бээжинд амны хаалт агаарын цэвэршүүлэгч хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж байсан юм а. Харин өнөөдөр Бээжин хотынхан WeChat-ийн цахим хуудсанда Бээжингийн хөх тэнгэрийг хамгийн олноор хуваалцах болжээ. Утаа цаарл Бээжин цэлмэг хөх тэнгэр цэвэр тунгалаг агаараа сэргээсэн гайхамшигт өөрчлөлт бол зөвхөн нэг хотын өв төрх өөрчлөгдсөн явдал бус харин 10 жилийн тасралтгүй хэрэгжсэн үндэсний хэмжээний томоохон бодлого бодит үйл ажиллагааны үр дүн болох юм а. Өнөөдөр бид Бээжингийн цэлмэг тэнгэрийн цаана орших тэр их хичээл зүтгэл хариуцлага тууштай алхмуудын түүхийг хамтдаа зөвцгөөе. 2013 оны 1-р сард Бээжин хот 2-7 хоног дараадан агаарын хүнд бохирдолд өртсөн билээ. Зээл гудамж саарл манд дарагдаж бүхэл бүтэн хотыг зузаан манан нүмерсэн шиг болж байгаль, хот, хүний амьдрал нэгэн зэрэг сорилтонд орсон хүндхэн цаг үе тохиож байсан юм а. Тэр үед цэлмэг хөх тэнгэр байтугай хүн харагддаггүй. Өөрийгөө гэртээ төвчгөөс өөр аргагүй болдог байлаа. Манайх нэг дур 3 ширхэг агаар цэвэршүүлэгч худалдан авч байсан. Тэр өдрөөс хойш зөв их хэмээх жирийнхэн ирхэн өдөр бүр орчин тойрныхоо зургийг авч эхэлсэн юм а. Тэрээр энэ ажлаа 10 жилийн турш нэг ч өдөр алгассангүй. Фото зургаар юу хийж чадах вэ? Нэг сар тууштай явбал өдрийн тэмдэглэл болно. Нэг жил үргэлжлүүлвэл энэ хотын хүйтэн халууныг тусгана. Харин 10 жил тасралтгүй явбал агаарын чанарыг харуулсан архив болно. 2013 оны 9-р сард Хятад улс агаарын бохирдлоос сэргийлэх хянах үйл ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм а. Ингэснээр улс орон даяар урд өмнө байгаагүй хөх тэнгэрийг хамгаалах их тэмцэл эхэлсэн юм. 10 жилийн турш PM 2.5 тоосон цэрийн дундаж агуулмж тасралтгүй буурч хүнд бохирдолтой өдрүүд эрс цөөрөн агаарын чанарын сайжрал нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн тод мэдэгдэх өөрчлөлт болжээ. Бээжингийн агаарын чанарын тухайд сүүлийн 10 жилийн өөрчлөлт үнэхээр илт харагдаж байна. Өмнө нь өвөл болохоор хамгийн их зарагддаг зүйл нь амны хаалт, агаар цэвэршүүлэгч байлаа. Харин одоо эдгээрийг бараг хэрэглэх болсон. 2024 онд Бээжин хотын PM 2.5 тоосон цэрийн жилийн дундаж агуулмж 30.5 микрограммд хүрч 2013 онтой харьцуулахад 65.9% буурсан байна. Бээжингийн цэнхэр тэнгэр гэдэг хэвийн үзэгдэл болж нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрөөс үүнийг Бээжингийн гайхамшиг хэмээн нэрлэсэн юм. Бохирдлыг бууруулахын тулд заавал шинжлэх ухаанд тулгуурласан жинхэнэ шалтгааныг олж тогтоох ёстой. 2013 оноос хойш Бээжин хот PM 2.5-ын их усүрийн шинжилгээг 4 удаа хийж газар, агаар, сансрын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулсан. Энэхүү хүрээнд 3000 гаруй зурвас зам, 200 мянган орчим хүнд ачааны машин, 2000 гаруй барилгын талбай, агаарын бохирдол үүсгэгч 1000 гаруй аж ахуйн нэгжийг бүрэн хамруулан хянаж, өдөр бүр хэдэн зуун сая өвөгдөл цуглуулж, нарийн оновчтой зохицуулалт хэрэгжүүлж байна. Хөх тэнгэр зүгээр нэг үзэмж агаарын өнгө төдий биш. Тэр бол эрүүл мэнд, аз жаргал, мөн хүн бүрт адил тэгш хүртэх ёстой хамгийн шударга олон нийтийн нөөц баялаг юм а.